За миний хэлж байгаа зүйлийг их хурлын дарга бүлэг рүү аваачаад нөгөө бөөсний онгой гэдэг шиг нэг зүйл дээр аваачиж орхиод байна. Тийм биш. Ерөөсөө ч тийм биш. Юу гэхээр улсын их хурл дахь олон цонхын бүлэгт олгогдож байгаа эрх мэдэл бол тодорхой хуулийн асуудлаар санал бодлоо нэгтгэх, илэрхийлэх, ерөнхий сайдтай мэтгэлцэх энэ боломжийг хангаж байгаа. Энэ тухай яригдчихэж байгаа. Агуулга талаас нь харах хэрэгтэй. Түүнээс бүлгийн эрх мэдэл гэдэг юм уу зохион байгуулалт гэдэг утгаар бол яригдаг. Түрүүн миний сонсгосон дуу бол иргэний зориг ногоо номын сүр дууны тахилтанд байдаг. Иргэнийхээ нүдэнд итгэл харахыг хүсвэл эрх мэдэлтний тархинд сэтгэл байхыг хүсвэл гэж зоригтой вэ гэж. Энэ парламент дотор Монгол улсын 3,600,000 иргэний асуудал яригддаг байх шүү дээ. Монгол улс нэг ч иргэнээ гээж хайж болохгүй. Үндсэн хуулиараа ч тийм зохицуулттай. Иргэнийхээ хараас явах тийм зарчимтай. Тийм болохоор